Тонголог тамир мюзикл. Өрөө шамилт хөгжмийн зохиолч Нацаг Дорж Багшийн маань бүр нацгаа ашиж аваадаг. Нацаг Дорж Багшийн маань хөгжим тонголог тамирсан ийм гоё мюзикл одоо маш гоё залуу хүмүүс уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй тоглогдох гээд одоо утгагүй нээлттэй хийх гэж байж байгаа юм байна. Нацаг Дорж маань 2007 онд төрийн сойрхолд урлагийн гавьяа зүтгэлтэн яруу найрагч Дамбын төр баттай хамтарч энэ уран бүтээлийг бол туурвсан юм аа. Энийг хөгжмийн бүтээл ялангуяа бүр сонгодог хөгжмийн формд ойртуулсан мюзикл хэлбэрээр хийнэ гэдэг бол маш их хөдөлмөр бөгөөд маш их аяас. Тэгээд Монголд бол мюзиклүүд тавьдаг. Гэхдээ оркестртай амдаараа тавьж байсан тохиолдлыг би л мэдэхгүй. Тэгэхээр энэ удаад бас нэгдүгээрт манай Амир Pop оркестр тоглоод би өөрөө бас нэг оролцож байгаадаа баяртай байна. Мюзикл бол илүү хөдөлгөөнтэй уран бүтээлч бол дуулан, бүжиглэн, шаардлагатай бол хөгжмөд за тэгэл жүжиглэн маш их хөдөлгөөнтэй байдаг. Маш олон хүчин зүйлүүд нэгдэж санхүүгийн хувьд ч гэсэн маш их өндөр зардал шаарддаг. Ийм маш гоё төрөл. Мэдээж жүжигийн хэлбэр гэхдээ дуур шиг одоо бүгдийг нь дуулдаг бол биш. Үйл явдлыг ярьж драм шиг яриад сэтгэлдлүүдэд дуулаж ингэж хийдэг юм entertainment төрлөж одоо яг ийм урсгалыг бол мюзикл гэж байгаа юм л да. Агуу хөгжмийн зохиолч төрийн сойрхолд цоглын Нацаг Дорж байгаа 75 насны Амир Pop оркестрийн 25 жилийн тохиож байгаагаараа энэхүү уран бүтээлийн нээлттэй зэрэгдэж байгаа нь маш их гайхамшигтай бөгөөд ховорхон тохиох тохиол юм аа гэж би ойлгож байна. Тэгээ энэ насны тэмдэглэл өнгөрүүлэхэд бол бид нар өөрийнх нь дууны болон хөгжмийн бүтээлүүдээс тэгээ дээрэс нь одоо яг энэ тонголог тамир мюзикл хөгжмөн жүжиг үлдэн заяа дуур. За ийм том бүтээлүүдээр нь бол Нацаг Доржийн хөгжмийн өдрүүдийг тэмдэглэл өнгөрүүлэх гэж байна. Нацаг Дорж бол ер нь залуу уран бүтээлчдийг маш их дэмждэг. Залуу уран бүтээлчдийг ер нь жоохон дөрвтэй бүтээл хийх шаардлагатай байна гэж бодож энэ уран бүтээлээ хийсэн байгаамаа. Тэгсэн Нацаг Дорж миний хүүг дуудсан байгаа нэг өдөр. Гэхдээ зүүн бэлгээж хүрээд ирсэн. Тэгээд гэрт нүрээд очсон чинь Парис Марийн сүмийг бах үзүүлсэн байгаа. Балет болсон Парисын дархийн сүмийг. Чи энүүгээр цоон бичээдэг, тонголог тамираар яг энийг харж байгаа чи цоон бичээдэг. Тэгээд ихний барьж авсан хүн бол зүүн бэлэг байгаа. Дамбын төр бат зүүн бэлэг гэдэг нэг хоёр хүний тухай хэлэхгүй болох. Тэр хоёр хүн бол Дамбын төр бат гэдэг нь Лодотон буян гайхалтай зохиолоос мюзиклийн зохиол болгож хувиргана гэдэг асуудлыг үндсэндээ төр батын зүүн бэлэг гэж. Зүүн бэлэг нь хүүхдэн хэлтэй бас юм зохиолч байдаг. Энэ хоёр нийлж хийж байсан. Өөрөөр хэлбэл тонголог тамирыг бас хувиргаж жүжигийн зохиол болгосноор бас онцлог байна. Төр батыг бол мөн их зовоосондоо ерөөсө 7 хоноод л бичсэн нөгөө либретийн ингээд уншчихал 7 хоногийн дараа энэ болохгүй байна. Энийгээ зас гэж явдаг. Нөгөөх нь ч гэсэн нөгөөд дорн тэрийн засаад авчраад өгдөг. Тэгснээ за зөв байна. Энэ ч их сайхан болсон байна. Одоо энийг засмаар байна гэж явдаг. Ер нь Төр батыг бол нэлээ их гүйлгэж, нэлээ их суулгаж, нэлээ их сандрагдаг тийм уран бүтээлч байсан шүү. За мэдээж дөрөв дунд чинь нөгөө дуулах учраас тэр чинь дууны шүлэг бичих хэрэгтэй болно. Найрал дууны эсхийг бичих хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл тонголог тамир дээр байдгүй тийм эсгүүдийг нэмж бичиж байна л гэсэн үг. Багш Төр бат ах хоёр бол олон уран бүтээлээр хамтарч ажилласан. Ер нь юу өгүүлэх гээд байгаа, юу хэлэх гээд байгаагаа ер нь шууд мэдэрдэг болчтой уран бүтээлч. Тэр том романоос шигшиж аваад 5 үзэгдэл дуур бичнэ гэдэг бол их хэцүү. Тийм ч учраас Нацаг бол одоо зүрхтэй залуу хүн гэж зүүн бэлгийг барьж авсан баг. За зүүн бэлэг бол тонголог тамир романс гэж цөмж авах юмудаа цөмж аваад яг дуурийн одоо мюзиклийн либрет болгодог дээр юм бол жоохон туршлага дутсан талгүй. Тэн дээр нь би ажиллаж хамтраад ингээд энэ мюзиклээ бол Нацаг Дорж маань үзээгүй шүү дээ, бурхан болцсон. Хөгжмөн ч гэсэн бас гүйцэд гараагүй байсан. Энэ дээр манай урлагийн гавьяа зүтгэлтэн Ангирийн алтан хуйг гүйцээж ажилласан. За би мюзикл хиймээр байна.
тунгалаг тамираар тэгээд энэ дээр миний хөө одоо матта оролцоод ингээд хөгжмийн найруулга дээр ажиллаад өгч гэсэн. Багш бол өөрөө мэрэгжлийн хөгжмийн хэлээр ярьдаг юм. Тухайн цаг үед бол энэ хөгжмийн студиудад яг нотын партитур авч чадах шиг шууд бичдэг хүн байгаагүй. Алтай үеийн найруулагч өөрөө Польш улсад хөгжмийн зохиолч мэргэжлэр төгссөн. Тийм учраас алтай үеийн хөгжмийн найруулагч бол одоо яг тэрийг мэддэг байсан учраас энэ харьцагд их амар байсан. Шууд мэргэжлээр ярьжсэн учраас ийм сонголт хийсэн. Ингээд үргэлжилжээтэл багш маань 2010 онд гинт бурхан болчлоо. Тэгээд харамсалтай үйл явдал болсон. Жүжиг маань 2 бүлэг байсан. Тэгээд одоо үргэлжлүүлж дуусгах хэрэгтэй байдаг. Тэгээд нөгөө ярьж байсан бүх юмнуудын тунгаанч бодно, үзэл санааг нь алдахгүй бодно. Ингэж байгаа би өөрөө үргэлжлүүлэхээ шийдээд шавнараас нь тусламж гуйсан олон шаттай үнэлтэй. Яг мэдсэн нурууга шугамаа бол би өөрөө бариад яваад зарим юмнуудаа өөрөө зохиогоод ингээд гаргасан юм учиртай байна. Нацаг маань яг ингээд дутуу хийгээд бурхан болчихжээ. Тэгэхэд гүйцээгээд бичих шавнартай байна гэдэг бол энэ хүний хүн чанар, энэ хүний авьяас бэлэг, энэ хүний ухааныг монголчууд яасан их хайрладаг биширдэг байгаа вэ гэсэн ийм сэтгэл надад төрүүлдэг. Энэ бүтээл дээр нэг онцлог бий. Энэ том одоо эхлэлтэй буюу энэ том фундаменттай буюу энэ тунгалаг тамир Арманаас хэдүүлсэн уран бүтээлийг хөгжмийн хэлбэрт оруулж тайзны бүтээл болгоно гэдэг бол ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ бол нэлээд том одоо шалгалт авч байгаатай ижил ийм өндөр түвшний ур чадвар болоод мэрэгжил шаардсан ийм бүтээл болж байна гэж хэлж болно. Арангай аймаг өөрөө энэ тунгалаг тамир Арманы гол эзэн аймаг. Үнэхээр тэр байгалийн үзэсгэлэн, төв, соёл, өв бүх юм энэ Арманд, энэ мюзиклд шингэсэн учраас манай хөгжим драмын театр миний бие зайлшгүй оролцох түүхэн боломж олдсон ийм сайхан бүтээл дээр бид бүхэн хамтарч ажиллаж байна. Мюзиклийн бүтэц форм бол барьж хийсэн. Энэ дотор бол одоо дуулаачийн бүхэл одоо төрлүүд орсон. Жишээлбэл соло, дуэт, трио, квартет, за тэгээд олон хэсэг найрал дууны хэсгүүдээс бүрдсэн. Бүгд одоо өөр ингэсэн содон өнгө аястай, өнгө ааштай энэ дөрүүдийг гаргаж ирсэн өвөрмөц бүтээл болж байгаа одоо онцлог байгаа. Миний хувьд тунгалаг тамир мюзиклийн долгорын дүр дээр ажиллаж байна. Тунгалаг тамир мюзиклийн долгорын дүрийг бүтээж байгаа маань миний хувьд маш нэр төрийн хэрэг болж байгаа. Би энэ тунгалаг тамир мюзикл жүжигийн галсан болон хятадгоочийн дүр дээр ажиллаж байна. Жүжигийнхээ энэ дүрийнхээ ард гарахын төлөө хичээж ажиллаж байгаа. Анир pop оркестртойгоо Алтан үеийнхээ заавар зөвлөгөөнд доор явж байгаа учраас бас учраа олоод сайхан явж байна. Ингээд өөртөө бол маш их ихтгэлтэй байгаа. Тэгээд энэ олон жилийн дараа ихтгэлт баян гэдэг энэ дүрээр Монголын ард түмэндээ ингэж харагдаж гарч ирж байгаа гэдэг бол маш хувь тавилан бас учрал тохиол юм аа гэж би бодож байгаа. Боо хөгжим бүтээл, боо амьд хөгжимтэй гээд шууд дуулалттай, жүжиглэлтэй давхар ингэж байгаа учраас өөрөөс 2 дахин, 3 дахин, 5 дахин илүү их мэдрэмж, авьяас, анхаарал шаардсан, бэлтгэл шаардсан ийм сайхан ажил болж байна. Мэдээж төмрийн хөрөөл үүдээ чи замдаа хой харагдаа. За эрдний дөрөв ерөнхийдөө баритон олоотой хүн бичигдсэн тийм дүр байсан. За тэгээд би өөр болох тенор олоотой хүн байгаа. За тэгээд жүжигэн дээр ажиллаж байхад одоо мэдээж бас баритон олоотой хүн мэдээж одоо өнгө тооны хувьд надад одоо зарим нэг юм дээр жоохон хүндрэл гарч байна. За тэгээд олон сайхан бэлтгэлийн одоо үсэн дээрээс өөрийгөө олж авч тэ сайхан жүжигийг одоо өөрийнхөө хэмжээнд дуурж жүжиглэж байна. Цэцэн мөнгөтэй таньжийн орж Сэмбиний гэрээ байгуулаад ив. За ойлголоо. Сайн байцгаана уу? Намайг Дүлгөө Ордон гэдэг. Би хонгорын дөрөв бүтээж байгаа. Намайг Ананд гэдэг. Би Батын дөрөв бүтээж байгаа. Бэлтгэл маань эд дундаа өрнжэн. Тэгээд мундаг агч нарынхаа ачаар энэ мундаг багш нарынхаа ачаар ийм сайхан хамт олонтой байгаа учраас
илүү их туршлага хуримтлуулж энэ дүр дээрээ ажиллахад маань ч гэсэндээ замыг маань илүү нээж өгч байгаа юм болов уу гэж бодож байгаа. Тэгээд энэхүү дүрээ чадхаараа би яг өөрийнхөө хэмжээнд сурсан мэдсэн бүх зүйлээ дайчлаад та бүхэндээ хүргэх болно. Драмын жүжиг бол зүгээр ингээд яриан хэлбэрээр явна. Дуур бол дандаа дуулаад явна. Мюзикл гэдэг бол өөрөө тухайн уран бүтээлчийг дуулуулна, жүжиглүүлнэ, бүжиглүүлнэ. Тэн дээр өөрийнх нь бүх ур чадварыг гаргаж одоо бүтээдгээрээ онцлогтой. Ер нь бол дуулаачийн бүтээл дотор бол мюзикл маань дуучдыг бол нэлийн одоо тайзан дээр ирчимжүүлж, хөдөлгөөнжүүлж ингэж одоо ур чадварыг шалгадаг юм бас төрөл. Энэ төрөлд бол манай залуу уран бүтээлчд бол өөрсдийн бас чадал чансаа, хоолойны цараа хүчийг бол гаргаж одоо бүтээлээ амжуулж байгаад бол бид бүхний уран бүтээлийн багийн хувьд бол туйлын баяртай байгаа. Дээрээс нь хөгжмийн найруулга, хөгжмийн зохиомжийн хувьд бол одоогийн үзэг сонсогчдын бас сонирхол нийцвэц ийм өрмөц шийдэлтэй мөн тайзны тавил болоод тайз декорацийн хувьд бол бас сонин содон өнцгийг барьж хийсэн. Тайзны хувьд бол хэлэлсэн санаа бол одоо энэ нийгэм дутагдаад байгаа юм хүндлэл, хайр тэр илүү юм санааг барьж хийлээ. Мөн дээрээс нь амьдралыг юм харахтаа заавал зоосны нөхөр биш ээ гэдгийг хүмүүс одоо ойлгож хийж ажиллаа. Хүн болгоны мэддэг энэхүү бүтээлийг одоо бүжгийн хэллэгт одоо яаж оруулж одоо тэг найруулгыг хийх үү? Жүжигчдийн тоглолт утга санааг одоо бүжгийн хөдөлгөөнд одоо яаж илэрхийлж одоо гол дөрүүд болон жүжигийн үйл явдалтай одоо бүгднгийн одоо ингэж хөдөлгөөнөөр яаж холбогдох вэ гэдэг тодруулах гэж одоо хичээж ажиллаа. Олны таньдаг нөгөө ихтгэл баян, нөгөө дуулмаа, нөгөө доолгоор гэж маш олон танил дүрүүд нөгөө эрдэнэ дүрүүд гарч ирэх боловч энэ дүрүүд нөгөө кинон дээрх дүрүүдээсээ юугаараа ялгаатай байх нь. Кинон дээрээ хэлж байсан санаа энэ тайзны бүтээл болоод ямар санааг илүү дүүйлгэж илэрхийлэх нь гэдгээс өсвөлээд маш их сонирхолтой үзэх харах юм ихтэй төгсгөлд нь алгаа ташаад зогсож байгаа үзэгч хүртэл бодох бодол нь нөгөө кино үздэг сэтгэлээсээ шал өөр байх болно гэдэгт энэ багийн уран бүтээлчд итгэл төгс байгаа. Тэгээ өнөөдөр би 80 хүрчээд дулмаа гэж дуудуулаад явдаг. Бараг өөрийн нэр бол Монголын ард түмэнд байхгүй дээ. Яахааргүй энэ дүрийг одоо Бурханаас надад илгээсэн шагнал юм да. Одоо залуу уран бүтээлчид маань бүр мюзикл болгож тавих гээд ингээд зориод явж байгаа гэдэг бол 20 дугаар зууны дулмаа тоглосон миний би 21 дугаар зууныг дулмаад харнаа гэж ятсан чинь сэтгэл давтлаад ерөөс харахыг яаран хүсэж баярлаж бахархаж сандаа миний хөвгтөдөө. За ормоноор мюзикл хийх тухай зөвшөөрлийг нацаг дурж маань их зохиолч охин Насанбатаас авсан ийм учиртай. Ингээд бид хоёр бол ажилдаан шуударч орсон. За энэ мюзикл дүүрийн театр тавигдсан. Тэгээд одоо Архангай аймгийн театрын залуучууд Нямсүрэн дарга энэ дуурийг энэ мюзиклийг амилуулж одоо нийслэлийн үзэгчдтэй хүртээх гэж байгаад би их баяртай байна. Энэ бүтээлд хамтран ажиллаж байгаа баг өөрөө маш өргөн. Жишээлбэл алдарт хөгжмийн зохиолч, төрийн шагналт, цогцлын нацаг дор чимээх бидний хамгийн хайртай багш. За төрийн сойрхолд Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн Дамбын Төрбат хэмээх энэ сайхан зохиолч хүн хүүтэйгээ цомлоо бичиж оролцож байна. За дээрэс нь Анир рекордсын буюу Анир pop оркестрийг үүсгэн байгуулагч Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бэгцрэнгийн Алтан хуйг хэмээх энэ сайхан продюсер, энэ сайхан удирдаач хүн өөрийн биеэр Анир pop оркестртойгоо ингээд бүрэн бүрэлдэхүүнээр орж ирж байна. Найруулагчаар одоо бас л мундаг найруулагч, маш туршлагатай Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан Гамболт найруулагч. За өөрөө энэ жүжиг, мюзикл жүжиг, дулаачдад зориулсан хөгжмийн бүтээл Монголын бас хормейструуд дундаасаа толгой зөгтөг хормейстер Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан Эрдэнэ цаг хормейстер оролцож байгаа гэх мэтчлэн ингээд манай баг өөрөө маш өргөн, маш мундаг баг байгаа. Дээрээс нь энэ бүтээлд оролцож байгаа залуучууд, залуу уран бүтээлчд маань өөрөө ястаа нөгөө
хий, бүтээ гэсэн эд тийм гал цогтой залуучууд орж ирсэн учраас ингээд энэ олон хүмүүсийн нийлэмж нийлээд энэ мюзикл амилж театрын бүтээл болж, тайсны бүтээл болж одоо яг энэ орчин цаг дээрээ, яг энэ цаг үе дээрээ та бүхэнд хүрж байгаа нь үнэхээр одоо бахархууштай сайхан бүтээл. Алдарт ормон одоо хөгжмийн хэлбэрийг олж, жүжигчдийн одоо дуулах, бүжиглэх энэ бүхнээр амилж үзэгч олонд хүрч байгааг та бүхэн бас эрд сонирхоорой гэж бодож байна. Бид нар Тунгалаг тамираар бол одоо кино 3 ангит кино хийсэн, одоо 5 үзэгдэл эхлэл төгсгөл бүхий мюзиклийг та бүхэндээ барьж байна. Эндээс та бүхэн итгэлттэй, эрдэнэтэй, долгортой, хонгортой уулзах болно. Энэ уулзалт бүхэн таны сэтгэлд бас гэрэлгээ бол тусах болтугай гэж бодож байна. За тэгээд одоо энэ Адраматай төрөл зүйл дээр өөрийгөө сольж тэгээ энэ төрөл зүйлийг одоо хөгжүүлэх гэж чармааж байгаа бүх уран бүтээлчид өдөр болгонд нь халуун баяр хүргэж байна. Үнэхээр та бүхэн ирж энэ бүтээлийг үзснээр уйдахгүй Монголынхаа маш том энэ 100-ны манлай арманыг мюзикл болж Монголын маш том түүхээр аялах болно гэдэгтээ би итгэлтэй байна. Тэгээд баг ажижсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэндээ шинэхэн уран бүтээл үлгийд авч байгаа баярын мэндийг хүргье. Ингээд та бүхнийг ханимын уран бүтээл Тунгалаг тамир мюзиклийг ирж таалан сойрох нь гэж хүсэж байна. Ой, толмачи хаана? Ахын ардчилсан төрийн цагдаагаас битгий хэл 15-ны цагдаагаас ч айхан өнгөрсөн хүнтэй. Эрдэн чи орчуулах хий. Ихнэр чинь харин цэмбинэхгээх. Хүмүүсээ та нар хорвоогийн өнгө мөнгө хоёрт татах болоогүй юу? Тунгалаг тамир мюзикл